үндсэндээ үндсэн хуулийн цэцэд очихоор хэмжээний санал хураалт бол явуулсан шүү дээ. Анхны өдрөнд бид бас яг нөгөө чинь пүрэв гарагийн чуулганд дамнаад чуулгыг хэлэхгүй байжгаад баасан гарагт эхэлсэн шүү дээ. Яг пүрэв гарагийн чуулган бол үндсэндээ бол бас хэтэрхий үндсэн хуулийг зөрчсөн тал руу явцсан шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр ерөнхий сайдыг огцруулж байгаа үндсэндээ манай Ганбат гишүүний ярьсан шиг залин л хийсэн шүү дээ. Огцруулахгүй гэж байгаа огцруулсан биз дээ. Гэх жишээтэй тэгээд тэр нь бол яг цэцэн шийдвэрх нь бол би мэдэхгүй шүү дээ. Би бол зүгээр их хурлын гишүүн, улсын их хурлын гишүүн, улсын их хурл цэц гүйцэх засал бүгд л тус тусдал институт тий. Засгийн газрыг огцруулах. Та чуулганд ор саналаа өгсөн үү? Өгсөн. Би 2 дахь өдрийн чуулганд өглөө яг чуулганыхаа цагаар оролцоод ирээд засгийн газрын эсрэг саналаа өгсөн. Гэхдээ яг засгийн газрыг хайрлаад хамгаалаад байгаад ч гэдэм үү тийм бол асуудал бол байгаагүй. Зүгээр яг анх санал хураалт явах гэж байгаа пүрэв гарагийн чуулган нь өөрөө бас үндсэндээ үндсэн хуулийн тийм процессын хувьд буруу байсан л да. Дээрээс нь одоо тэр болгон туяа гишүүн хурал удирдаад тэгээд өдөржингөө үрд сайж яхад хүртэл зарлаад байсан шүү дээ тий. Тэр нь ер нь буруу байсан. Тэгээ яг цэц шийдвэр гаргах үз. Баасан газрын чуулганы эрчим таа тэгэхээр орсон гэсэн үг. Орсон. Ордгүй юм. Ерөөсөө баасан гарт өглөөст яг 10 цагтаа гэж болсон. Пүрэв гарагт нь би угаасаа чуулганы эцэнд ороогүй байсан л да. Тэр чинь яг процедурын хувьд үндсэн хуулийн бус аргаар одоо санал хураалгын чинь ер нь төрийн эргэлттэй санал өгсөн. 19 гишүүдийг хараад бусаар ажиллах магадaltaй гэж хардаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та бас юу гэж бодож байна? Би хараад бусаар ажиллана гэж бодож байна. Цэцэн гишүүн чинь бас тангараг өгдөг шүү дээ. Хараад бусаар ажиллана. Маргааш л харъя тэгээ хэр хараад бусаар ажиллаж байна тий. 19 гишүү энэ засгийн газрыг огцруулах чуулганд оролцоогүй байхад нь нөгөө татгалцсан гэдэг дээр шууд санал хураачдаг шүү дээ. Энэ юу үндсэн хуулийн зөрчил үү? Та юу гэж харж? Би сайн ойлгосонгүй. Одоо засгийн газрыг огцруулах чуулганы хуралдаанд 19 гишүүн байхгүйсэн. Гэтэл нөгөө дэнцсэн гэдэг саналаар аваа явцсан шүү дээ. Байн орон их хурлын чуулганд уу? Тэгээ тэр бодвол нөгөө юу асан биз? Чуулганд эцэндээ орчход гараа явсан биз? Тэр чинь нөгөө нэг эсрэгээр өгдөг юм чинь. Эцэнд орчвол эсрэгээр өгдөг юм чинь. Тэгээ тэр цаадлын нөхдөөчсөн тэрийг л тоосчод анх огцруулахгүй гэж орж ирсэн шүү дээ. Ер нь тэрийг л бодож байсан шүү дээ. Гэтэ яг эн чинь цаашдаа нэг юм бодвочтой юм билээ л дээ. Нөгөө цөөнхөн засгаа яг ийм маягаар огцруулаад байсан учраас уг нь бол засгийн газрын тогтвортой ажиллах чиглэлээр 19 онд л үндсэн хуулийн заалт орсон юм билээ шүү дээ. Тэгээ энэнийг ахаад л үндсэндээ залхингийн маягаар сая санал хураацсан л та.